Эдийн засгийн хямралын нөхцөлтэй энэ үед албан байгууллагууд ажилтнаа цомогдохгүйгээр хүний нөөцийн зөв бодлого баримталж хэцүү үеийг туулах чадвартай байх ёстой байдаг байна. Иймээс хөдөлмөрийн ам хөдөлмөр эрхлэлт үйлчлэгээ судалгаа мэдээллийн төв эвсэх хасан төрөмсөө оглоотой хамтран хүний нөөцөд зориулсан туршилтын төслийг эхлүүлжээ. Энэхүү төслийн хүрээнд 100-аас дээш ажилтнтай 80 байгууллагын 80 хүний нөөцийг үе шаттайгаар өндөлбөргүй сургалтанд хамруулж хүний нөөцийн менежментийн зөв бодлогыг хамтдаа тодорхойлох юм а. Өнөөдрийн байдлаар 40 гаруй хүний нөөц буюу төлөвлөгөө тооны 50% сургалтанд хамрагдаж мэргэжлийнхээ чадвар болоод кафенуудын эдийн засаг суларсан энэ үед яаж ажилтнуудаа хамгаалж ажлын бүтээмжийг хэр үр дүнтэй болох вэ гэсэн гаргалгаануудыг гаргаж эхэлжээ. Хүний нөөцийн менежментийн суурь хандлагыг бол нэгдсэн байдлаар мэдээллийг олгож байна. Тэрний дараагаас болохоор биднээс яг наривчлсан байгууллага дээр биднээс ямар үйл ажиллагаа хэрэгжүүлэх үү, яаж нэвтрүүлэх үү гэдгийг дахиж тавтан сургалтууд хийгдэнэ гэсэн үг. Тэгээд тэр сургалтайгаа холбоотойгоор биднээс яг ажлын байран дээр ажилтнуудын ур чадварыг яаж хөгжүүлэх үү, те хямралын үед одоо нэг хүний бүтээмжийг илүү нэмэгдүүлж яаж ажилуулах уу гэдэг талдаар бол хамтарч ажиллахаар байгаа. Эхний байдлаар бол ерөнхийдөө компаниуд маань аттестацл буюу одоогийн байгаа түвшнээ тогтоож эхэлж байна. Зарим компаниуд те. Зарим нь бол сургалтуудаа хийж эхэлж байна. Өнгөрсөн 7 дугаар сард эхэлсэн уг төсөл хэрэг 12 дугаар сар хүртэл үргэлжилнэ. 5 сарын хугацаанд хэрэгжих энэхүү төсөл нь 7 хоног бүрийн Бямбанагт хүний нөөц нарт зориулсан сургалтаа явуулж байна. Сургууль удирдах багш нарын тухайд өнгөрсөн үеүүдэд тулгарсан эдийн засгийн хямралын үед компани аж ахуйн нэгжийн ажилтнуудын дунд нэг ч халаас илээ хийлгүүгээр ажлын бүтээмжийг сайжруулах зөв бодлогыг явуулсан дуршлагтай байгууллагуудын удирдлагууд байгаа юм байна.